Сайн байцгаана уу намайг их сайхан гэдэг багш Солонгост 13 жил амьдарсан. За тэгээд хэдүүлээ 6 сарын турш хамтдаа байх болохоор дундуур нь өөрийгөө илүү сайн танилцуулнаа. За тэгээд өнөөдрөөс эхлээд хэдүүлээ Солонгос үсгээ сурч эхлэх байгаа. Бидний гол зорилго бол юу вэ гэхлээр 5 сарын дараа 6 сарын дараа топик шалгалтанд өдөр оноо авах гэдэг зорилготой байгаа. За тийм болохоор манайхан анх эхэлж байгаа өнөөдрийнхөө энэ сэтгэгдлээр маш сайн хичээгээд 6 сарын дараа бүгдээрээ 11 сард 10 сард өндөр оноо авах. За Солонгос үсэг маань болохоор бичдэг дараалал нь яадаг вэ гэхээр дээрээс доошоо зүүнээс баруун гэсэн дараалалаар бичдэг байгаа. Яг зөв. Энэ хот. За ингэж 문이 열리면 보란 듯이 당당하게 뛰어가 주저하지 말고 계속 나아가 무작정 달려보면 돼 지금뿐이야 거침없이 넘어지고 부딪혀 널 위한 세상에 펼쳐보면 돼 문이 열리면 물러서면 들었던 마음 되돌아서면 다시 들리는 말 анхан шатны ангийнхныгаа хамгийн анхных нь топикийг хамтдаа өгөх гээд явж байна. Ангийнхныгаа хүмүүс тоглоод байх юм аа. За одоо монстер очиод ангийнхантайгаа уулзсан. Ан녕 여러분. За ингээд 102 дугаар топикийг өгөх гээд Мойсын гадаа ирцгээсэн байна. За тэгээд баг-багаар танилцуулъя гэвэл дэш. За 6 дугаар сард анх үсгнээсээ ихсэн анги маань өнөөдөр анхныхаа топик шалгалтыг өгөхөөр сугларсан байгаа. Ан녕. Мэдлээ. За манайхаа 10 сарын топик дээр жаахан бүдрэн гэдээ угаасаа бодсон байгаа. 11 сарын топик дээр жинхэнэ оноогоо авна гэд яг ингээд бэлтгэсэн байгаа. Амар баачралтай басна тий. За тэгээд үсгнээсээ эхлээд өдийг хүртэл сурахад ямар хөө байв? Анажа. Ер нь анхандаа илүү сонирхолтой байж байгаа төвшөө ахих тусам хэцүү болж байгаа. За ямар хөө санагдаж байна? Одоо ингээд топик өгөх хэмжээний төвшөнд ирсэн гэж бодохоор амар санагдчих. Эрсэхгүй. Анхад болохоор амар айгаад овлоо. Айж тогтолж байна. За. За мэ топик 6. За мэ топик 6. 6 оо мэ за 6. Энэ хайтыг нахаш шатнаа ажиж. Оо эло чи топик 6 аваа. Баярлалаа. Хаана топик 6 хайтыг. За амралтын цагаараа манайхан жоохон ч гэсэн юм идэж аваад тэгээд тий амжилт шүзээ. За хайтыг. Одоо гяс шалгалтандаа ороод орцоогоод сандралгүйгээр гяс шалгалтаа өгөөд хайтыг. За иштгэв. Чи өөрөө бас аа. Топик шалгалтын донд хоолой сонсогд юм да. За алуу. Хайтыг. Одоо 4-5-д хамтдаа явцгаарай. Би хоёр. Хайтыг гарч ирээд хэлээрэй. За 102 дугаар топик өгчөд гараад ирлээ. Сонсгол маань маш сонирхолтой байлаа. Бичиг дээр ч гэсэндээ 51-52 бас сонирхолтой байсан. 54 дээр болохоор дижитал төхөөрөмжийн одоо энэ 90 үед тийм ээ хоцрогдоод байгаа хүмүүс ямар хүмүүс вэ гэх мэтлэн сонирхолтой сэдв гарч ирсэн. За одоо харин ангийнхнаасаа асуу тийм ээ анх удаа топик шалгалт өгч өгсөн хүмүүс ямар сэтгэлдтэй байна? Асууя. За анхны удаага өгсөн хүн. За анх удаага өгж байгаа хүнээс асууя. За ямар Эцгээ багш нөө мок авчихсан болохоор сэтгэл санаа бэлэн байсан. мок авчихсан болохоор. За тэгвэл ямар нэгэн төвшин тэнсэн шиг санагдаж байна. Өөстөө
Аз мэднэ. Аз мэднэ. За 6. Аа 6 авсан үе санагдчихэв үү? Авсан санагдахгүй байна. Уг нь л сонсгол дээр аймагуд дайжгүй гэлээ би алаад нь гэж бодоод тэгээд бичгээс дайжгүй хийж байгаа. Тэгээд уншлага орж ирээл ихэндээ харж ирсэн. Тэгээд сүүл рүү жоох ойлгохгүй юм гарч ирээл. Жаахан алуулсан уу? Жоох алуулсан. Гэтэ зүгээрээ хүссэн аваач байгаа. Ааха. За иймэрхүү байна. За бид нар 12 сарын 11-ээс хойшоо энэ сарлалтынхаа хариуг шалгах боломжтой байгаа. Тийм болохоор шалгалтынхаа хариуг сонссон үедээ энэ бичлэгийн үргэлжлэлийг хийцгээе. Аньон. 면돼 문이